Сайн байцгаана уу? Өнөөдөр Capital One Project Manager ажилладаг Тэмүүлэнтэй уулзахаар ажил дээр нь хүрэлцэн ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өөрийнхөө сурч төгссөн мэрэгжил одоо хийж байгаа ажлынхаа талаар товчхон танилцуулаач. За тэгээ. Би Виржиниагийн их сургуульд эдийн засгаар сурсан. Тэгээд одоо би Capital One гэдэг Америкийн томоохон банкуудын нэгд project manager-аар ажиллаж байгаа. Тэгээ манай ажилладаг баг болохоор кредит картны баг. Хизээ Америкт ирсэн бэ? Ямар сургуульд төгссөн талаа арай дэлгэрэнгүй танилцуулаач. Тэгээ. Би чинь бүр 2013 онд хамгийн их Америкт ирсэн. Манайх гэр бүлээрээ Америкт ирж исэн. Манай аа болохоор мастера хийх гээд. Тэгээд би чинь тухайд 8 дугаар ангид байж байгаа. Тэгээд шууд Виржиниад ирээл high school-ээ одоо ахлах сургуулийн Арлингтон Виржиниа гэдэг мужид төгссөн. Их сургуулаа эхлэхдээ Жорж Мэйсонд явж эхэлсэн. Яагаад гэвэл Жорж Мэйсон надад хамгийн өндөр scholarship өгсөн. Apply хийсэн сургуулиудаас маань хоёрт гэртээ ойрхон байсан болохоор заавал сургууль дээр байх албагүй. Тэгээд дээрэс нь эдийн засгаар нэг Австрийн эдийн засаг гэдэг юу заадаг. Тэгээд ийм гурван шалтгаанаас болоод явж эхэлсэн. Тэгсэн чинь Жорж Мэйсон маань өөрөө нэг хүүхдүүд ингээд ирээд сургуультай явчаад тэгээд буцаад ирэн гэрлүүгээ явцдаг тийм сургууль байхгүй юу? Яг сургууль дээр ингээд клуб малаб гэдэг нэг сургуулийн спирит гэдэг юм байдаг шүү дээ. Тим айгу баг. Тэгээд би Жорж Мэйсон сурж байгаад University of Virginia руу шилжиж гэж бодоод University of Virginia маань өөрөө Америкт топ 20-д ордог. Яг улсын сургуулиуд дундаа бол топ 2-т бараг ордог тийм. Тэгээд эдийн засгаараач айгуу сайн. Дээрээс нь нэг Америк футболын багтай, саксны багтай. Тэгээд сургуулийн culture гэдэг юм чинь яг трийг нөө дагж явдаг. Сургуулаараа оч тэр багаа дэмждэг ингээд бид нар бол ингээд UVA-гийн Wahoo гэдэг өөрсдөө бүр нэрлж мэрэлцэн тэгэл амар сүртэй. Тиймэрхүү одоо сургуульд явна гэдэг чинь бас нэг тийм зөвхөн очиод хичээл хийн гэдээс юм биш шүү дээ тий. Шинэ хүрээлэлд орж өөрийгөө ингээд хувь хүний талаасаа хөгжүүлэх тий. Тиймэрхүү юмнууд нь бас надад чухал байсан болохоор шилжиж гэж бодоод University of Virginia-д ороод төгссөн гэх юм тий. Зөв. Сургуулаа төгсөөд одоо ажил хайх процесс ямархуу байсан бэ? Тийм, тэр бол одоо apply хийсэн бэ? Тийм, тэр бол маш одоо хүндсэн гэх юм уу? Одоо ингээд би чинь бага байхдаа ингээд сургуульд орох хэрэгтэй гэж ахлах сургуульд байхдаа сайн сургуульд орчих юм бол болно гэж сайн сургуульд орсныхоо дараа за одоо ажилтаа болчих юм бол болно гэж. Тэр нь сайн сургуульд явчвал ажил олчихно гэж боддог байсан. Гэхдээ яг тийм байгаагүй. Сургуульдаа орсноос хойш ингээд internship-ууд хийж эхлэх хэвээр. 3 дугаар курстэй болохоор би цалинтай internship хайж эхэлсэн. Тэгээд цалинтай internship чинь өөрөө айгүй өрсөлдөөнтэй. Тэгээд 100-200 application явуулснаас бараг 10 хэдэн компани чамд интервью олгож ин гэдэг хариу өгөөд тэрнээсээ яг 3-4 компанид одоо нэгдүгээр шатаасаа цаашаа давж гарсан гэдэг юм уу. Тэгээд Capital One болохоор яг орё гэж шийдсэн болохоор Capital One internship project manager гэдэг тийм одоо албан тушаал дээр би internship хийн гэж apply хийсэн байхгүй юу. Тэгээд internship-ийн 8-7 хоног үргэлжилдэг. Тэгээд internship хийгээд дуусны дараа чамаа хэрэг ажилласнаа шалтгаалаад танаа менежер чи ингээд манай компанид буцаж ирээд ажилд орооч гэдэг санал тавьдаг байхгүй юу. Тэгээд би яг internship-ээ дуусаад надад санал нь ирээд тэгээд саналаа хүлээн авсан байна. За би болохоор яг тэр билдингд ажиллах C1 гэдэг Capital One-ы 2 дахь одоо энэ Northern Virginia-д барьсан барилга. Тэгээ би одоо 20 дахь давхар дээр ажилладаг юм байна. Одоо 24-5 давхар байна. За энэ болохоор ингээд манай компани давхар болгон дээр байдаг. Өдрийн хоолоо идэх боломжтой. Дээрээс нь зүгээр цагаа чөлөө цагаа эндээс өнгөрөөж болно. Кофений машин, усны машин, пэйж, хөрөгч хоолоо авчраад энд хийж болно. Зарим давхрууд ингээд
үнгүү снэк гэдэр тавьсан байдаг. Яг гоо энэ бол үнэтэй юм байна л та. Гэхдээ ерөнхийдөө бол тийм байдیں۔ Ус мус ундаагаараас хөргөчөө заримдаа дүүргэсэн байдаг. Давхраас шалтгаалаад жоох өөр одоо энэ болохоор манай ажилдаг офис line of business-ээс шалтгаалаад ингээд өөр багууд суудаг. Тэгээ хүн бүрт ширээд одоо дээшээ доошоо болдог ширээ. Тэгээд монитор байгаа дэлгэц. Одоо энэ болохоор ингээд хувийн офисууд энд VP-гээс дээшээ тушаалтай хүмүүс өөрийнхөө офистай болох боломжтой байдаг. Capital One-д ороход яг процесс нь ямар байсан бэ? Хэр олон аппликейшн ирсэн бол хэдэн одоо чиний үед хэдэн интерн чамтай ингээд цуг байсан байж. Тийм. Манай интерн класс болохоор 40 дэх хүүхдээс 48 байлуу. Яг хэдэн хүн апплайцны нь бол мэдэхгүй. Гэтэ хэдэн мянгаас дэш л байгаад байх. Capital One ч өөр айгүй том компани болохоор одоо аппликейшн ингээд зөвхөн нэг 7 хоног болол хаагддаг. Ягаад гэвэл нэг хит их хүн апплайцнаас болоод ингээд багтаамжинд дүүрчтэй юм уу яа тийм те. Тэр хүмүүсээ одоо интервьюд оруулна гэд. Интервью процесс нь болохоор өөрөө 3 шаттай. Нэгдүгээр шат нь болохоор ингээд утсан дээр яг behavioral interview авдаг. Тэгээд behavioral interview нь болохоор ингээд таныг ямар ситүэйшнд ямархуу байдлаар асуудлыг шийддэг вэ гэдгийг хардаг байхгүй юу. Тэгээд тэрийгээ давсныхаа дараа болохоор яг project management-тэй тулгуурласан асуултууд асуудаг. Ивент зохион байгуулвал ямархуу одоо юмыг хамгийн түрүүнд харах вэ гэдэг ч юм уу, хамгийн түрүүнд шийдэх асуудлууд одоо funding гэдэг ч юм уу те. Тэрийг харж үзвэл ямар байхыг таны communication skill чинь яг ямар юм гэдэг тиймэрхүү асуултууд асуудаг. Job fit гэдэг. 3 дугаар шатн дээр болохоор power day гэдэг дахиад behavioral тэгэнгүүтээ job fit дахиад юу гэдэг case interview. Case interview чинь болохоор consulting компаниуд бүгдээрээ хэрэгэлдэг шүү дээ. Асуудлыг одоо яг тухайн үед нь шийдэж чадах хүн үү мөн үү гэд танд яг интервью хийж байгаа хүн чинь өөрөө сценарио тавиад за энэ манай компани болохоор ийм шин чатбот яах гэж байна. Манай компани болохоор ингээд шин чатбот тавих хүсэлтэй байна. Тэгээд энэ чатбот нь манай компанид мөнгө сэвэлж чадах уу гэдэг ч юм уу те. Энэ яг зөв шийдвэр үү гэдгийг яг үе шаттайгаар таны проблем яаж solve хийдгийг хардаг байхгүй юу. Тэгээд тэрнээс нь шалтгаалаад энэ хүн ингээд проблем solve хийхээс гадна тэрийгэ тайлбарлаж чадчихэв үү гэдгийг нь бас аягүй сайн хардаг. Тэгээд тэрнээс шалтгаалаад offer авах хэсэг нь шийдэгдэн. Чиний яг ямар зан чанар эсвэл туршлага ч юм уу чамаа ингээд ажилд авахыг хүргэсэн гэж чиний хувьд одоо харахад бодож байна вэ? Тийм. Яг нэг apply хийгээд ороод интерн хийж явахад бол асуудлыг шийдэж чадах байдал гэх юм уу? Одоо намайг интерн хийж явахад надад өгсөн прожект нь болохоор манад 2 менежер өгсөн манай багт. Тэр 2 менежер ингээд data policy гэдэг юм уу те манай компани тэрэн дээр ажилдаг. 10-аад өөр багуудтай ажилдаг. Тэр 10 баг нь манад ингэж мэдээлэл өгдөг. Тэдний project хэр явж байгаа гэдгийг нь апдейт хийдэг. Тэгээ тэрнээс нь шалтгаалж манай 2 менежер чинь манай VP гээд higher level director хүмүүс тэр мэдээллийг цуглуулж өгдөг. Тэрийг ингээд бүгдийг Excel тэгээ PowerPoint дээр гэсэн тиймэрхүү төлөвүүдийг ашиглаж хийдэг гэсэн байхгүй юу? Тэгээ тэр нь өөрөө айгуу тийм manual process. Тэгээ тэрийг намайг чи өөрийнхөө ингээд нэг ур чадварыг харуулад энэ асуудлыг шийдгэж надад хэлсэн. Тэгээд би нэг өөрөө эхлээд манай баг ямар ч багийн юу ч хийдин те тэрийг ойлгох гээд ерөнхийдөө 2-7 хоног болсон. Ямар асуудлыг шийдвэрлэх гээд байгаа ингээд тэгээ аюу хүмүүстэй харилцаад тэгээ тэрнийхээ дараа асуудлыг чи ингээд фрейм хийн гэдэг шүү дээ. За манад болохоор ийм project хийх хэрэгтэй юм байна. Асуудал нь болохоор аюух manual цаг авдаг. Энийг яа шийдэх вэ гэхээр миний аргачлал болохоор Google Sheet дотор нэг л sheet байлгаад тэгээ тэрийгээ ингээд баг бүрт нэг sheet болонготой тэр багууд нь өөрсдөө ороод өөрсдийнхөө информашныг тэндээ хийдэг. Тэгэнгүүт нь тэрэндээ код бичээд Google Sheet нь өөрөө тэр нэг өгж байгаа өгөгдлийг аваад дата бааз хийгээд дата баазаас
буцаагаад нэг информашныг ингээ аюу хялбар байдлаар трак хийж болдог. Тэгэхээр нэг манай хоёр менежер хийгээд байсан тэр бүх одоо мануал процессыг хийх шаардлагагүй болоод тэгээд одоо 7 өнөخت тэр хүмүүст хэдэн цагч сейв хийж байгаа нь тийм шүү дээ. Тэрэн дээр ерөнхийдөө бол яг асуудлыг одоо шинэлэг байдлаар гэдэг юм амар байдлаар шийдэх чадвар ил тод гарсан юм бол бид тухайн үед бас нэг юу яддаг байсан. Код бирс бичдэггүй шүү дээ. Одоо тэг Google Sheet-ийг ингээл ажил дээр YouTube дээр яаж энэ Google Sheet дээр код бичих вэ гэдэг тэрнээс эхэлж байгаа байхгүй. Тэг би менежертэй хүртэл хэлж ирсэн. Би ингээд код өмнөөсөө бичиж байгаагүй. Гэтэ ийм solution байд юм байна. Би нэг сураад өөрөө хурж ирээд тэг нэг шийдэж болох юм байна гэх. Тэг тэрэн дээр бас нэг яг ингээд над байгаа чадвараа дээшлүүлэхтэй шинэлэг юм сурах тэг тэрийг бас асуудлыг шийдэж чадах гэдэг юмнууд аюу харагдсан баг та. Одоо бүтэн цагийн ажил хийсэн чинь ямар хөө байна? Бүтэн цагийн ажил хийсэн тэгэл ер нь л айгу завгүй гэх юм уу? Ягаад гэвэл миний байгаа одоо баг маань кредит картны баг. Тэгээ банкны салбар чинь өөрөө маш олон тийм нэг regulationтэй байдаг. Тухайл одоо жишээлбэл одоо customer-тай 150 өдрийн дотор бид нар тэдний асуудлыг шийдэх хэрэгтэй гэдэг ч юм уу те 30 хоногийн дотор бид нар customer accept хийсэн эсвэл ингээд reject хийснээ хэлсэн байх хэрэгтэй. Эсвэл одоо ингээд нэг аккаунт үүсгэсэн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү шалтгаанууд аюух байдаг болохоор ингээд байнга одоо манай хуулийн багтаа ярьдаг, compliance-тай ярьдаг. Тэгээд нэг risk гэдэг чи юу гэдэг лээ монголоор эрсдлийн багтаа байнга ярьдаг. Тэгээд дээрэс нь нэг data analyst тэгээд software engineer-үүдтэйгээ бас ийм асуудал байна. Тэрийг ингэж шийдэх хэрэгтэй гэдэг. Ерөнхийдөө хүн болгоны дунд ингээл эргэлдээл. Бүх тал тал дээр ингээл инженерүүдээр очиод яг ямар асуудал гарсан ингээд тэрийг авч яваа дарга нартайгаа яриа л те. Яаж шийдэж болох уу? Тэгэл яг шийдэл нь хуулийг дагсан байна уугүй юу гэдэг ч юм уу. Эрсдэл үүсгэж гинөө бид нарт буюу тэ манай одоо хэрэглэгчтэй те. Тэр бүхийг ингэж менеж хийгээд тэгэл бас хэцүү байгаа юм болоо. Амьдралын өртөг хэр өндөр байна гэж чиний хувьд ганцаар амьдрах гэдэг тий. Ер нь гайгүй шүү. Нэг Capital One чинь том компани тэгээд яг миний ажиллаж байгаа инвест нь болохоор яг Батлаврын одоо Батлавртай хүний гарааны цалин гэж байгаа шүү дээ. Гарааны цалингууд дундаа ер нь бол харьцангуй өндөр тооцогддог. Тэгэхээр одоо хоолны мөнгө, тэгээд байрны мөнгө тэрийгээ ингээд гаргасны дараа бас тодорхой хэмжээгээ ер нь бол сэвэлж болж байгаа. Тийм. Ер нь цалинтай нь харьцуулах юм бол байрны түрээс нь гээд амжиргааны зардал нь хэд орчим хувийг одоо эзэлж байна уу? Миний одоогор бол миний байрны хувь гэх юм бол нэг 15-аас нэг 20% юм болов. Тийм. Тэгээд хоол нь болохоор бас нэг тухайн одоо сараасаа шалтгаалаад тэр их гарч идэх үү хэрэг тэг хүс авч ийн харин тийм баяр байна. Тэрнээсээ шалтгаалаад нэг 10% ч юм уу те. Хамгийн анх Америкт ирээд ингээд сургуульд явсч амар өөр байсан. Юугаар өөр байсан бэ гэхээр нэг би чинь Монгол физикс үзчихсэн. Тэгэл Америкт ирээд физикт үзэхэд бол ингээд хамаг юмыг тайлбарлаж өгч байгаа байхгүй юу. Жишээлбэл G-force гэдэг бид нар team topic дээр үзчихсэн байхгүй юу. Тэгээд тэр G-force нь яагаад бид нар сурах хэрэгтэйсэн бэхээр одоо онгоц одоо дэлхийгээс гарахт гэдэг ч юм уу те одоо буужин тэгээд дээрээс нь галзуу болгон хүртэл ингээд иргэдэн штэ. Тэр чинь ирэхэд ингээд нэг G-force ялгаруулж идэг. Тэгээ биднийг бүр ингээ галзуу болгоны парк хүртэл дагуулж авч маа. Тэрийн зүгээр ингэж нэг далимдуулчлаа юм л та. Тэр нь амар гоё. Тэгвэл хичээлийнхээ хажуугаар ямар олон нийтийн ажил хийжсэн бэ? Би бас чамайг айгүй олон нөгөө Монгол залуучуудтайгаа айгүй ойрхон ажилт юм байна гэж харж ирсэн. Тэр талаараа гоё ярилцаач. Одоо Америкт байгаа монгол залуучууд яаж бибинтэйгээ уулзж гин, яаж нэг дэмжиж гин. Тийм. Би нөө оюутан байхдаа бол яг тийм өөрөө гардаж ажил хийж исэн юм бол нэг байхгүй юм уу тэр тал дээр. Гэтэ одоо Америкийн Монгол оюутны холбоо гэдээ бас байдаг. Тэнд жил болгонд одоо Thanksgiving гэдээ баяраар Америк сурж байгаа оюутнуудаа ураад бос оюутнуудаа очиж ингэж
холбогдох боломжтой. Тэгээ дээрээс нь MNG Summit гэдэг залуучуудын аяг очдог. Одоо дөнгөж ажил дээр гарцсан эсвэл их сургуульд явж байгаа. Тэгээ тэр хүмүүстэй тэгж бас холбогдож уулзж байсан. Тэн дээр чинь нэг keynote speaker-үүд тэгээд айгүйх яг бидний яг хідэн алхам урд алхаж байгаа хүмүүс бид нар зөвлөгөө өгдөг байхгүй. Тэгээ тэрнээс аяг суралцах боломжтой байсан. Одоо болохоор би ажлынхаа хажуугаар манай монголчуудын цагаан сараа конгрессийн ордонд бас ургаа гэд манай танилэгчтэйгээ цуг коучер хийгээд тэгээд ийм ивент зохион байгуулж байгаа. Монгол соёлоо Америкийн нэгдсэн улсын одоо конгрессийн гишүүд, конгрессийн ажилчид, State Department гэдэг ч юм уу тиймэрхүү өндөр албан тушаалтай хүмүүст сурталчилж монголчууд гэдэг ийм хүмүүс байдгийг шүү те. Тиймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэрэнд оролцоод явж лээ. Тийм бас түрүүний хэлсэн MNG Summit гэх тэрний Happy Hour гэдэг бас манай Jackie гэдэг найзтайгаа зуг бас зохион байгуулсан. Монгол залуу одоо дөнгөж ажил дээр гарсан залуучуудаа цуглуулад би одоо тий уулзалт зохион байгуулсан. Тэрээс их гоё уулзалт болсон шүү. Ингээд ер нь бол хотод болоод явд юм шиг байна тий. Тий хотод одоо MNG Summit ярьсан ч юм уу тий өмнө оролцож исэн хүмүүс бас сайн дураараа Happy Hour хийгээд цуглуулад бас санаа бодлоо солилцох тийм боломжууд олгож байгаа шүү. Зөв. За энэ болохоор Perch гэдэг манай компани ажилчид ингээд Happy Hour өнгөрөөдөг газар гэх юм уу. Яг манай компани хажууд байдаг. Тэгээд бид нар энийг өөрсдөө барьсан юм шиг байлаа. Тэгээд мини голфтай зүгээр тоглож болох талбайтай тий хоолны газар бас дотроо байдаг. Тэгээд ерөнхийдөө бол Happy Hour-ыг яг энд хийдэг. Манай ажилчид ялангуяа дөрөвдүгээр орой яг ажиллаа таараад 4-5 гэхэд бол энэ бол дүүрсэн байдаг. Тэгээ энэ л болохоор ингээд яг ордог лоббигоо доошоогоо их цаардаг. Ой ямар юм бэ? Харин тий. Манай C3 гэдэг building-ийн нэг одоо ирж үзэх ёстой юмнуудын нэг юм уу одоо. Байраа түрээсэлдэггүй, гэрийнхэнтэйгээ амьдэрдэггүй тэр талаараа бас айлт. Тий, би болохоор гэрийнхнээсээ тусдаа амьдэрдэг. Манай нөгөө нэг капиталонд бас ажилдаг залуучуудтай амьдэрдэг. 3 өрөө, тэг 3 bathroom. Тийм. Тэгэхээр түүнээсээ шалтгааллаад нөгөө нэг миний байрны үн төлбөр маань доош явчихж байгаа байхгүй юу? Тийм. Ганцаараа амьдарч болно. Гэтэ нөгөө нэг ганцаараа амьдрахаар надад жоохон уйдгартай юм шиг санагдаад. Яг нөгөө нэг ажлын 5 өдөр ганцаараа ингээл ажлын 5 өдөр ажилтаа нийтдээ 5 дахь гэрээс ажилдаг байхгүй юу? Тэгээ 3 өдөр нь болохоор угаасаа ажил дээрээ ирж ажилдаг. Одоо roommate-уудтайгаа бас юм яриад ингээд санаа бодлоо солилцоод хаяа цуг хоолой хийж мэйгээд тэгээ манай чинь шатар матар янз бүрийн тоглоомод байдаг. Тэгэхээр цогтаа яг тэгж байх нь нас айгу гой санагддаг гэх юм уу. Хамгийн анх ажилд орж явахдаа ажлын дараа дандаа волейбол тоглодог байсан. Нөгөө Америкчин community центрүүд байдаг. Тэр нь ингээд одоо юу гэх юм монголоор бол 4 болгоно нэг байдаг гэх юм уу. Эсвэл ингээд нэг county болгонд 2 3 ч юм уу те Америк тим байдаг. Тэр газрууд нь өнгөө очоод тухайн өдрөөсөө шалтгаалаад сакс ч юм уу волейбол өөр ямар спорт байдیں۔ Те тоглож байгаа өдөр нь очоод өөр хүмүүстэй тоглох боломжтой. Тэгээд ахлах сургуулиас ахуулаад бүр хөгшин залуугуудынд очиж тоглолдог. Тэгэл бүгдээрээ ингээд хуваагдаад баг болоод тэгээд яг ирснээр нэрээ бичээл тэгэл волейбол тоглолдог. Тэрээс айгүй сонирхолтой. За, ер нь бол хоёулынхын ярилцлага дуусж байна. Хамгийн сүүлийн асуулт байна. Хоёулын нь үзэж байгаа хүмүүст зориулаад гадаадад ирж сурахыг хүсдэг, ажиллахыг хүсдэг үеийнхээ залуучуудад зориулж хэлэх зөвлөгөө юу байна вэ? Ер нь бол богинохондоо бол яг дисциплин гэх юм уу? Яг өөртөө үнэнч байгаарай л гэж аюу хэлмээр байна. Тэгээд яагаад вэ гэвэл яг хүн чинь ингээл нэг л өдөр амжилтанд хүрчдэггүй гэх юм уу те. Ямар нэг зоригтой байгаа юм чинь зориг гэдэг нэг цэг байгаа. Тэрийг хараад яг өдөр болгон тэрэндээ хүрэхин тулд одоо шаардж байгаа тэр нэг хичээл зүтгэлээ өдөр болгон хийгээд явах юм бол тэр нь одоо жил 2 жилийн дараа ингээд цугларсаар агаад ингээд яг чамайг амжилтанд хүргэждэг. Яг тэр нэг л өдрөө шалтгаалдаггүй тэр бүх жижиг одоо өдрүүдээс шалтгаалж байгаа болохоро тэр л айгуу чухал юм шиг надад санагддаг гэх юм уу. Яг өдөр болгон яг хийх ёстой юм хийн гэж бодож байгаа чамд хэрэгтэй те чиний одоо тэр өөрөө чи голд хүрнэ гэж байгаа тэр юмнуудаа бүгдийг тэгээд хийгээд яваарай.
За ингээд битүүрийн ярьцлага дуусч байна. Битүүрийг үзсэнд баярлалаа. Баярлалаа.